тал дундуур урсаж усан дотор шатсан эр зоригт хөвгүүдийнхэн цус эмс охидынхон гооцлон эр бичигдсэн их Монголын түүх Тэнгэрийн түүх Алтан цадик Эрхэм сонсогчдоо Алтан цадик түүхэн зураг нэвтрүүлэг Үндэсний хувьсгалын зүтгэлтнүүд сурлынхаа шинэ дугаарыг хүргэж байна. Энэ удаа Үндэсний хувьсгалын нэрт зүтгэлтэн Жананван Цэрэндэржин Ширнэн дамдингийн тухай өгүүлэхээр бэлтгэлээ. Хувьсгалд тэмцлийн Ахмад зүтгэлтэн дипломатч, тагнуулч Цэрэндэржин Ширнэн дамдин бол Монгол улсынхаа хэрэгчлөө тусгаардагтнал бүрэн эрхтэй байдал болоод оюун санаанд үнэлшгүй хувь нэмрийг оруулсан хүн юм аа. Ширнэн дамдин алхын очирвот төшөөд Сайн хаан аймгийн гол хошууны нэг Дархан Чинвангийн хошууны хүн юм. 1868 онд төшөөд хаан аймгийн Дархан Чинвангийн хошууны гутгаар зэрэг тайж Цэрэндэржин ууган хөвгөн болон мэндэлжээ. Язгууртан гэртээ өсөн хүмүүжсэн Ширнэн дамдин 89 настайгаас Монгол, Манж, Хятад хэл бичгийг заалган сайн сурчээ. Их хүрээнд дэх Дархан мангийн хошууны ноёд нь 1889 оны үеэс төшөөд хаан аймгийн чуулган дарга цэргийн заграх жанжины тушаалд тэргүүлэн оролцдог хамгийн нөлөөгүй сурвалжтан язгууртнууд байж Ширнэн дамдингийн хувьд хошуу нутагтаа мал хөрөнгөөр баян байснаас гадна Бээжин хотод 30 хэдэн жангийн хашаа 203 муу хэмжээний трейлингийн газрын өмчтэй байжээ. Жананван ихэвчлэн их хүрээнд амьдрна. 1889 оноос их хүрээнд Манжийн амбан сайдын яамнаа сурах бичээчийн албыг хааж улмаар дадлаг туршлагатай төшмөл боллоо. Мянган 1908 оны үед Ширнэн дамдин Бээжинд их хүрээний амбан сайдын бие төлөөлөгч төшмөөр ажиллах боллоо. Энэ нь түүнийг Монгол үндэснийхээ ирээдүйн хувь зяанд санаа чилээж тусгаар тогтнолын тэмцэлд оролцоход нь дөхөн болсон байна. Хятадын Мин улс 1370 онд Монголыг тохинуулах төшмөлийн яам нартай газар байгуулсан нь угтаа Монголын язгууртан тэр дундаа Чингисийн алтан ургийнхныг тагнан устгах байгууллага байжээ. Энэ яамны нууц мэдээ баримтад тулгуурлавал 1453 оны 8 дугаар сарын хөхмөрөн өдөр хуучин Юан улсын ноёд ба өрсийн учрах бүгдийг алав гэж тэмдэглэсэн нь алтан ургийнхныг устгах бодлогыг хэрэгжүүлсэн алан хят ажиллагааг Ян улсын хаан Тоон төмөр Хятад нутгаас гарч их нутагтаа ирсэн тэр цаг үеэс өргөжлсөн гэлтэй. Мин улсын тагнуулын байгууллага уламжилсан Манж улсаас монголчуудын эсрэг зохиох тагнуулын ажиллагааг гадаад Монголын төрийг засах явдлын яамд эрхлүүлжээ. Монгол үндэснийхээ тусгаарлагдтал эрх ашгийг эрхэмд үзэгч язгууртны зарим хэсэг Ар Монголын талаар Манж улсын баримталж байгаа бодлого үйл ажиллагааг тандан мэдэж байхын тулд өөрийн төлөвний хүмүүсийг тэрхүү яамд дэвшүүлэх, өргөмжлөх замаар ажиллуулж байсан бөгөөд Жананван Ширнэн дамдин Манжийн төрд албахаж байсны хувьд энэ үйлсэд боломжийн хэрээр хүчин зүтгэж Манж нараас Ар өвөр Монгол болон Шинжаанд явуулах гэж байгаа ойрын хэтийн бодлогыг судлан тэдгээр эх оронч үндэсрэх үзэлт ноёдтой санал бодлон солилцдог байжээ. Монгол улсын тусгаар тогтнол сэргэсний дүнд Манжийн иргэшээлийн үед сэрг хүчний үүрэг гүйцэтгэж байсан Монголын эх оронч
дээд лам ноёд язгууртнууд сэргэн мандсан Монгол улсын эрх хөрөгч байр суурьнаа шилжиж төрийн хэрэг эрхлэн явуулах болсон үед буюу 1911 онд Ширнэн дамдин богд хаант Монгол улстай хүчин зүтгэхээр эргэж иржээ. Олон өргөгдсөн Монгол улсын цаашдын хувьцаа хэрхэн нь төрийн зүгээс тусгаарлагдтанлоо баттгаж чиглэсэн зөв зүйтэй ухаалаг бодлого явуулж хэрэгжүүлэхээс ихээхэн шалтгааллах байлаа. Энэ үед Ширнэн дамдин шүүх яамны дэд сайд болсон төдийгүй 1913 онд гадаад яамны сайд хандад орж гүн цэрэндэрт нарын хамт хаант Оростой айлчилсан нь олон улсын давцанд богд хаант Монгол улсын байр суурийг бэхжүүлэх чиглэсэн чухал алхам болсон юм а. Төрийн туршлагатай зүтгэлтний хувьд Ширнэн дамдин 1915 оны Хятадын хэлэлцээнд дээр гадаад Монголын автоном төрхийг тодорхойлоход төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож тусгааруулсаа бүрэн бүтэн авч үлдэхийн тулд хүнд хэцүү хэлэлцээр хийж ухаан бодлоо уралдуулсан юм. Хятадын 3 элсэн гэрээнд нөгөө даалам дашчин Мандай Батар дамдын сар нарын ширүүн догшин моохор зүтгэдэг энтергээ татуулахад оронд нь Ширнэн дамдыг ирсэн шүү дээ. Тэгээ Ширнэн дамдаг бол яг бөөринхий зөөлөн нанцаана гэдэг утгаараа тавьсан энтергээр манай төгсчөр зарим хүмүүс ярьсан байдаг. Гэтэл энэ дээр бол нөгөө дипломатын арга ёс, юуг зөвшөөрөх, юугс зөвшөөрөх, юуны ард ямар яриа хийх энтер гэдгийг бол гарцсан юм хүн байгаа юм л да. Тэгээ дипломатуудыг ч энэ утгаар нь л үнэлдэг шүү дээ. Төрийн бодлогын хэмжээнд ямар буулт хийх, давшилт хийх, за түүнийг нь одоо алсын хараагаар бодох, өнөөдрийн буулт маргаашийн ялалт байж болох энэ нөхцөлийг олж харах энэ чадварууд бол дипломат хүн зайлшгүй байх ёстой юм байдаг. Тэгэхээр энэ чанарыг эзэмшсэн хүн гэдэг утгаар нь Ширнэн дамдын энэ Хятадын 3 улсын гэрээнд бол төлөөлөгчөөр оролцуулсан. Төрийн сойрхолд төвөгч Өлзий Баатарын Монголчууд захин номноос сонслоо. Монголын төлөөлөгчд ялангуяа Ширнэн дамдин автоном төрхийг альвалах хязгаарлаж цахилгаан утас, төмөр зам, шуудан холбоо зэргийг өөрийн хяналтанд байлгах гэсэн Хятадын төлөөлөгчдийн үйл ажиллагааг эрс эсэргүүцэж Хятадын хэлэлцээрийг таслах нь зүйтэй гэж үзэж байжээ. Ширнэн дамдин Монгол улсынхаа хувь зяанд тулгамдсан асуудал дээр энэ мэт итгэл зүтгэл гарган бүтэн 7 сар хэлэлцээрийн ширээний ард сууж Монгол улсыг автономд хэдийч өөртөө эзэрхэх улсын статустайгаар оршин тогтноход их хойномроор улсныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй юм. Хэлэлцээрээс босож ирсний дараа богд хаан Ширнэн дамдинд вангийн хэрэгм шагнаж шүүх яамны дэд сайтын тушаалаас чөлөөлж өөрийн дэрэгдэх шадар сайдаар томилсон байна. (1919 онд гамин зэрэг хүрээг эзэлсний дараа богдын засан газар Монголын тусгаарлагдталын төлөө бүхий л арга ухаанаа уралдуулж байлаа. Монголын үндэсний эрх чөлөөний хөлгөөн дахин өрнөхөд Хятадын тал Монголын эх орончдыг хоморглон баривчилж хорж байлаа. Ийм байдалд Эрдэнэ Жанан ван Ширнэн дамдин Дайчин Жанан ван цаг бодрох нар баривчилгаанаас үлдсэн эгс лам ноёдтой нууцаар хуралдаж нам хүм сууж хойд зүг явсан ардын хөвсгөлчдийн хэрэг ямар болж ирэхийг битүүлэг чих тавьж байхаас өөр дөхөмгүй болов хэмээн хэлэлцэн тарсан байна. Тэр өдөр богд хаанаас шадар сайд Ширнэн дамдин зарж Хятад Сэлэн бүг яамны эрх баригчдаас 2 ванг суллан тавьж өгмөй гэсэн хөсөл тавьсан боловч татгалзсан хариу сонссон байна. Эндээс богд түүнийг хэрхэн хүндэтгэж итгэдэг болох нь энэ мэт жижиг зүйл дээр маш их гардаг нь санамсаргүй явдал биш юм. Хүрээнд ажиллаж байсан нууц бэлэгмийнхэн үндэсний үзэл бүхий лам ноёдтой түүн дотроо Жинэн ван Ширнэн дамдин болон Дэлгэв хотогт Жамсран жав гүн гомб идшин зэрэг Монголын тусгаарлагдталын төлөө санаа тавьдаг язгууртан ноёд лам нартай холбоотой ажиллахыг эрмэлзэж байсан байдаг.
Хятад зэрэг хүрээнээс зайлан гарахын өмнө Монголын радиоын төрийн зохион байгуулалт газар орны хэрхэн тохиолох байдлыг туршуулан хэлэлцүүлгээр бараан өнгөрн Богд хаанаас явуулсан бүрэлдэхүүнд мөн л Ширнэн дамдин багтаж ирсэн байна. Дахин мандсан Богд хаан тулсын үед Ширнэн дамдин Богд хааны шадар сайдын тушаалаас өөр алба хаагаагүй байна. Ардын засгийн газар Салин данзан дэргүүтэй засгийн газрын албан ёсны төлөөлөгчдийг зөвлөлт Орос улс руу явуулахдаа Богд хаантай тохиолдсны дагуу Ширнэн дамдин төлөөлөгчийн албан бус гишүүнээр явуулсан байна. Зөвлөлт Оросын тал түүнийг хотогтын бие төлөөлөгч Пётр Ламнарын намын ухаалаг дипломат нарын нэг төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд түүнийг гүйцэтгэх үүрэг нь зөвлөлт Орос улсын тухай хотогтын мэлими болж ажиглалт хийх мэдээж хэрэг өөрийн төлөөлөгч гишүүдийгч хараанаас үл гаргах явдал юм а гэж илтгэж байжээ. 1923 онд ерөнхий сайд Данзан хичээнгүй сайд Цэрэндэрж илвэгдэрж Эренчийн урваас Монгол улс тусгай эрх мэдэлтэй болсон учраас дотоод Монголын зэрэг бусад Монгол үндэснээ таниулж нааш гадаад Монголгоо нэгдэхийг оролдох гэсэн зорилтын үүднээс Ширнэн дамдин Хятад тусгай даалгаврын томилон илгээжээ. Ширнэн дамдин даалгаврыг аван Бээжинд очоод Өвөр Монгол баргын нөлөөлөх хүмүүс болох Ордсын бандит гэгэн Найман ван, Харчин ван гүнс нар мөн Алтан, Цэрэн дон руу баргын Мэрсэ Фумын нартай уулзаж Гар Монголд шин тогтсон дэглэм тусгаардагдсан явдал монголчуудын нэгдэн нийлэх хизээний хүсэл мөрөөдөлд сайхан боломж нээгдлээ гэж ухуулж улс орныхоо дотоод байдлыг таниулахын далимд нууц үүргийнхээ дагуу хүсэл зорилго нийцсэн хүмүүсийг сурвалжлан олж тэдэнтэй холбоо хэлгээ тогтоох ажлыг идэвхийлэн хийжээ. Ширнэн дамдингийн энэ мэтийг хэлж ярьсныг хүмүүс харилцан алиг хүлээн авч байжээ. Тухайлбал Найман ван гадаад Монголын эрхийг ноёд хотогт нар нь мэдэхгүй ард нь мэддэг байхад та нар эсэргүүцэх нь яасан юм гэхэд Ширнэн дамдин бүх Монгол үндэснийг нэгдэх голомтой босч байхад дотроо эвдэр вэс гадаадад залгидахад дөхөн болно иймд болохгүй гэж хариулж байжээ. Харчин ван гүнс нар Ширнэн дамдингийн хэлсэнд таатай хандаж байсан байна. Үүний зэрэгцээ Мэрсэ Алтан нар Ара Монголтой холбоо тогтоож байжээ. Ширнэн дамдин өмнөд нутгаар 7 сар шахан болоод 1924 оны хавар эргэн ирж байдлыг танилцуулсан байдаг. Зөвлөлт холбоот улс дундад эргэн улс 1924 оны 5 дугаар сарын 31-нд хэлэлцээ байгуулж түүнийхээ 5 дугаар зүйлд Монгол улс бол дундад эргэн улсын бүрэлдэхүүн хэсэг гэдгийг зөвлөлт холбоот улс хүлээн зөвшөөрч хүндэтгэн гэж заасан нь Ширнэн дамдин дахин Хятад илгээхэд хүргэсэн байна. Энэ удаа Банчин богд баруун зугаас гарсан нь хоошоо ямар хэрэгээр явах Монгол ирэх санаа буй үгийг мэдэх Бээжин хотны элчин сайд суулгаж байгаа нь Хятад Орос хоёр Монголын талаар ямар гэрээ хэлцээр хийх зэргийг мэдэх тусгай даалгавар аван одожээ. Тэрээр энэ даалгаврыг авч явахдаа Содрог бичгийн хүрээлэнгээс ном цуглуулах нэрийдлэр халхавчилсан байна. Удалгүй Бээжин ороод дотоод Монголын Мэрсэ Фуминтэй Алтан Ордсын бандит гэгэн 85 Харчин ван гүнс нартай уулзаж ярилцсан байдаг. Хамгийн чухал даалгавар болох Монголын талаарх Орос хятадын хэлцээрийн тухай асуудлаар Бээжин хотод сууж байсан Оросын элчин сайд Карахантай уулзаж санаа бодлыг сонсож мэджээ. Ширнэн дамдин 1924 оны 100 эргэжлээд ерөнхий сайд Цэрэндэржид тайлагнаж олж мэдсэн цуглуулсан материалаа өгчээ. Мөн Содрог бичгийн хүрээлэнд Өвөр Монголын 80-т ванд халгалагдаж байсан Монгол данжуурын 226 бодийг Тэмэн жинд тээн авчирсан нь бичиг соёл болоод оюун санд оруулсан үлэмжих гавьяа байлаа.
Эрдэнэ Жанан ван Ширнэн дамдин 3 төрлийн албанд зүтгэхдээ Монгол улс үндэснийхээ тус ардагтлалын төлөө тууштай тэмцэж бүх хүч чаддаг мэдгээ зориулснаас гадна нууц албанд өөрийн хүчээ өгч удаадраа даалгавар биелүүлж явжээ. Мянган 1920-1930 оны заагаар манай улсад барууны хэлбэрэл зүүнний нуглагч улс төрийн хийрхэл дэгдэж үе олон шалрах хүмүүсийг хэлмэгдүүлэхэд төрийн нэрт зүтгэлтэн ван Ширнэн дамдин сурвалжит язгууртан гарлаараа хардагдж 1931 онд хэлмэгдэн роогдсон юм а. 1993 онд улсын дээд шүүх Ширнэн дамдин цагаатгсан байна. Эрхэм сонсогчдоо алтан цадиг түүхэн цуврал нэвтрүүлэг үндэсний хувьсгалын зүтгэлтнүүд цувралынхаа шинэ дугаараар Жанан ван Цэрэндэржийн Ширнэн дамдингийн тухай өгүүллээ. Бэлтгэсэн Гиндэн сүрэн, найруулагч Цэнгэл, нэвтрүүлэгч Гандмөр.